За сайн байцгаана уу Монгол sneaker тоглоодаа. Өнөөдөр шинэ sneaker review пүүзний байна. Зүгээр Dream Jordan ярьцаг. Цаастаа. Тэгээд энэ Jordan-гийн карт дээрсэн. Jordan 3 яаж хийсэн нь юу орсон. За хайрцан. Пүүлсэн. Jordan 3 White Cement 98. За яг юм White Cement бол 2011 он байна уу 10. Миний бол 11 оны 2 сая үед гарч ирсэн санагдаж байна. Тэгээ би тэрээс авчлаасан л да. Гарсныхан дараа 7 хоногийн дараа зөв дэлгүүрт ороход байжсэн. Тэгээ авчихсан. Гэтэ энэ тэрээр юу ялгаа вэ бол хойтлээ. Энд ч явахлаа Nike Air. Миний тэр 11 онд 10 туссан нохтой зүгээр Jordan эмблем байдаг. Та нар бүгд мэдж байгаа Jordan 3 нь харж ирсэн бол. Гэтэ энэ бол энийг авахд бол амар хэцүү байсан. Тэрнтэй харьцуулах юм бол энд би тэр 160 150 гарч ирсэн. Энэ бол 200. Хамаагүй үнэтэй гэсэн мөртөө авахд бас хамаагүй хэцүү байсан. Тэр яваад 3 өдрийн 4 цаг 51 минутанд гарсан хаа. Тэгээ санагдаж байна. Тэрний ямар учиртай вэ гэвэл яг 25 жилийн өмнө яг тэр 4:51 цаг үед Michael Jordan Slam Dunk Contest дээр тэр free throw-оос өсөж тогтчихсон. Тэгээд тэрийг нэг өмсчихсэн. Тэрүүгээр яг нэртэй. Яг тэрэн дээр тэрний өмсөж Jordan 3 нь бол тэр хойно Nike Air-тайсан. Тэгээд тэрэнд нь ер нь бол sneakerhead бол амар дуртай байдаг. Одоо энэ Nike Air бол энэ Америкт бол нэлээд зүгээр энийг өмссөн байхад л зүгээр хүмүүс зүгээр энэ бол пүүз мэддэг аа энэ пүүз өмсдөг хүн байл гэж боддог. Тийм учраас энийг авахд амар хэцүү байсан. Гарахад бол нэлээд болж авсан л та хүмүүс. Тэгээд 2011 оных нь бол энэ чинь Nike Air эсвэл Jordan имплементтэй байсан. Энэс Nike Air-тэй. Ер нь бол одоо үед бол Jordan-ийн пүүз Nike-гийн имплементтэй бол ховор байгаа. Миний мэддэг энэс өөр гэвэл одоо хоёр гардаг бол Jordan-ыг л байна да. Энэ чинь том Nike-гийн имплементтэй. Бусд нь бол бүгдээрээ Jordan имплемент бас. Энэс доторт нь Nike Air. Тийм учраас ер нь Jordan 3 бол ер нь бол Jordan брендийг ер нь аварсан пүүз гэж ярьдаг. Ягаад вэ гэвэл Jordan-ыг хоёр гараад Jordan тийм пүүзнээ тийм дуртай биш байсан. Ер нь бол баг хайж явах гэсэн Nike брендийг. Тэгээд тэр юугаас олсон? Одоо пүүз дизайн хийдэг хүн ээ. Тэгээд Tinker гэдэг хүн орж ирсэн. Тэгээд Tinker Jordan Tinker пүүзэндээ янз бүрийн нэг амтны юм оруулмаар нэг хэлсэн. Тэгээд Tinker зааны ярьс пүүз нөж өгсөн. Тэгээ одоо Elephant Print гэдэг одоо нэлээд алтартай болсон. Тэгээ Jordan дуртай байсан. Тэгээ тэрнээс хойш тэгэл ер нь бол хин пүүз Tinker дизайн хийсэн. Энэ арта Орда зааны Elephant Print. За 88 оны тэгээд тэрний дараа 2000 онд гарсан тэр Ratchet-ын доороо Jordan-гоор Nike-гийн бичсэн байдаг. Тэрүүгээр ялгаатай. Бус нь бол яг адилхан Nike Air. Гэтэ хүн болоо энийг л харна л та хин нэг уулаараа явж явах. За 25 жилийн ой гээд үзээд дахиж гаргасан байна Nike Air-тэй.
Тэгээ хамгийн анхны Jordan Air Max-тай гарч ирсэн. Жижиг Air Max. Jordan 3 бол миний бодлоор амар гоё биз. Зүгээр casual одоо зүгээр jeans мэсэнд өмсөд гангарч өмсөд амар гоё харагддаг. За өөрчлөлт их юу байна да. Jordan 3 White Cement. Black Cement нэрээд гарах шинжтэй байлаа. Тэрнээс бас авнаа. Би бол Jordan 3 их туртай. Тэгээд энэ Nike Air цэн бол намайг их баярлуулж байна. Nike Air. За Jordan 3 White Cement. I'm out.